хүүхдүүд гэдэг чинь ингээд бүр шал өөр томчуудын ойлгодгүй тийм ертөнц байгаа шүү дээ. Тэгээд тэд нартай ингээд цагийг өнгөрөх хугацаанд ингээд одоо юу гэдэг хүүхдүүд яг юу ч мэдэхгүй гэж ярьдаг боловч хүүхдүүд яг томчуудад бол маш их юмыг ойлгуулж чаддаг тийм ертөнц байгаа байхгүй юу. Тэгээ ингээд хүүхдүүдтэй ажиллах болгондоо ингээд өөрөө бас айгүй их юм сурч амтдаг. Тэгэл энэ ажилдаа оролт хийсэн дээ. Мөрөөдөр гайсан залуунаас нэвтрүүлгийн энержийн дугаараар бидний ирээдүй болсон хүүхдийн боловсрол төхөр нэмрэн оруулж яваа нэгэн сайхан залуу багш MJ Baby сургалтын төвийг үүсгэн байгуулагч соёлын намууныг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Сайн байна уу? Намайг Намун гэдэг. За би нөхөр хүүхдийн хамт Хөх хотод ажиллаж амьдардаг байгаа. За гэр бүлийнхээ тухай товч танилцуулах юм бол миний аав Шинжааных, миний ээж болохоор Монголынх. За би багтаа Шинжаан Монголын хооронд явж өссөн тийм хүүхэд байгаа. Аав ээж хоёроо одоо ингэ харцдаг захиан наснаад байдаг байхгүй юу? Тэгэл харахаар амар хөөрхөөр юм ярина. Одоо та нар сайн сууж гин үү? Ямар байна мэн гэл нэг хөөрхөөр юм битсэн. Тэгээ яасан чинь манай ээж бас нэг төрхийн нөгөө баян гэж хөөрхөө юм басна. Дөнгөж нөгөө би төрөөлөө ээжсэн чинь эгчин нөгөө эмч хүн байсан аахгүй хажууд нас тэгсэн чи эгч рүүгээ харцаал. Соёл тэгэл гэлтгсэн гэсэн нөгөө манай аав тэгэл тэг тухайд явж утас шүү юм аахгүй шүү дээ. Нөгөө эгчин гарч ирсэн. Би одоо юугаараач тэгээд тэгэл. Хамгийн 2015 онд Хөх хотод ирсэн. Амралтын хугацаанд би ерөнхийдөө одоо Little London гэдэг сургалтын төвд англи хэлний багшаар ажиллаж байсан. Монгол болохоор нөгөө MIU гэдэг олон улсын сургуулийг төгссөн байсан болохоор англи хэлний хувьд ерөнхийдөө асуудалгүй болсон. Тэгээ англи хэлээр багшилж болох тийм хэмжээний болсон. Өөртөө нэг удаа хэлжсэн ер нь би нэг өөрөө нэг ингээд яг монгол хүүхдүүдийг зориулаад юм нэвэл ямар гэдгсэн маань бас тухайд намайг аягүй дэмжижсэн. За тэгэл бит хоёр ерөнхийдөө иймэрхүү боловсролын салбартаа ийм сургалтын төв ажиллаулъя гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй болоод ерөнхийдөө яваад тэгэл хүмүүстэй хамтраал энэ хөө сургалтын төвөө нээж эхэлсэн байгаа. Okay, good. Here's to the ones that we got. Next one. Cheers to the wish you were here, but you're not, 'cause the dreams bring back all the memories of everything we've been through. Close to the ones here today. Close to the ones that we lost on the way. 'Cause the dreams bring back all the memories. And the memories bring back you. There's a time that I remember when I did not know no pain. When I believed in forever and everything would stay the same. Now my heart feel like December when somebody say your name. Манай сургалтын төв нь одоохондоо хотод хүүхдүүдэд англи хэл заадаг байгаа. Гэтэ бидний одоо холын зорилт нь болохоор одоо хоёр орны хүүхдүүдийг хооронд нь танилцуулж тийм ээ. За тэгээд монгол хүүхдүүдийг өр Монголын хүүхдүүдийн соёлтой танилцуулах. Дээрээс нь өр Монголд байгаа хүүхдүүдийг бас Монголд байдаг тэр соёл иргэншилтэй бас танилцуулж тийм үйл ажиллагааг одоо аавна гэж боддог. Энэ маань болохоор одоо цаашлаад ингээ улс их орны хувьд яриад үзэх юм бол хүүхэд гэдэг чинь өөрөө энэ улс орны ирээдүйн нүүр царай байдаг. За тийм болохоор ингээд хоёр улс орны хүүхдүүдийг хооронд нь ингэж багаас нь ингээд соёл иргэншлийн танилцуулж ингэж найзлуулж явна гэдэг болохоор одоо ирээдүйн хоёр улс орны эв найрамдлын хувьд гэсэндээ маш том хөрөнгө оруулалт болж явдаг л гэж би өөрийнхөө хувьдаа боддог.